За өнөөдөр ихэнх гишүүд энэ чулмын үйл явдлаас ичжээ зовж гэнэ гэж ах шиг. Би бол бүр илүү харамсаж байна. Монгол төр ийм болтлоо ялзарч, ийм болтлоо доошоо орж байгаад үнэхээр харамсаж байна. 2016 оны сонгуулийн дүн гарсны дараа би нэг үг хэлжээс энэ хөтөдөө. Энэ том зовлогыг даадаг арга ясын намд байгаа болов гэж. Үнэхээр байхгүйсэн. Одоо байхгүй гэдэг нь тодоос тод харагдаж байна. Унсан хүнийг дээрээс нь битгий дээс гэдгийг тэрэн шиг би өнөөдөр таарын муу муухад дуудаад суугаад ямаргүй байна. Гэхдээ сөрөг хүчний үүргээ гүйцэтгээ, үгээ хэлээ, үс тодлоо илэрхийлээгээд сонгогч түмэн нэгэнт сонгоод саналаа өгөөд намайг их хурд сонгоцсон учраас би үгээ хэлэх ёстой. Би үнэхээр гайхаж байна. Дотроо 60 тэрбумлгийн жидүүгийн 90 тэрбум төгрөгөөр одоо найрлцсан. Хариуцлага хүлээж байгаа өнөөгөр өнөөдөр та байхгүй жижиг жаргахнуудын бүгдийг хөрөсөх хэрэгээсээ түүгээд ажлаас салсан нэр зүгээд шудраг үнний царай гаргаад ингэ явж байгаа. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд юм ярихаараа би үнний төлөө тэмцсэн. Жил 3 сар юуны төлөө тэмцсэн? Жил 3 сар хаана явсан? Жил 3 сар өнөөдөр энэ Монгол Улсын ерөнхий сайд гэдэг ажлыг яаж хийсэн? Тэрний өмнө та чадрсаад байсан. Тэгэхэд юу хийж ийсэн? Тэрний өмнө та эрх барьж байгаа Монгол Ардын намын ерөнхий нарын хүчийн дарга энэ Монгол төрд бол хамгийн хариуцлагатай бүхий л ажлыг та хийжсэн. Та юу хийжсэн? Энэ олигархуудыг гинтхэн өнөөдөр болоод хардсан юм уу? Сандал суудалтай яригадад эхлэхээр зэрэг л олигархууд нэг гинт бүдэн ч харагдаад эхэлсэн юм уу? Тэгээ одоо юм ярихаараа би ард түмэнтэйгээ би өвхөөс айхгүй. Би шудрагны төлөө эцсөөртөл тэнцэнэ гэл. Наа жүжигэ болоо хөрсөх сайдаа. Одоо болоо. Танд Монголын ард түмэн итгэсэн, танд бид нар жилийн өмнө бас итгэсэн, Арц намын сөрөг хүчтэй 9 гишүүн итгэсэн. Тэгж учраас бид жилийн өмнө Эрдэнэтийн засгийн газрыг огцвол таныг ерөнхий сайдаар нэр дэвшигч бид дэмжсэн. Дэмжсэн конопро дарж та ерөнхий сайд болсон. Тэгээд өнөөдөр жил 3 сар таныг үнэхээр юм хийх юм болов гэж харсан, хүлээсэн. Та юу ч хийсэнгүй. Та дандаа ярьсаар, шоудсаар өнөөдөр хүртэл мөн шоудсаар л байна. Та шуудаа мөнгийг өнөөдөр хязцж байна. Одоо энэ Facebook, Twitter-ийг онгоолгоод хар. Хөрс үхийг магтан дуусан, хөрс үхийг хамгаалсан, хөрс үх шиг одоо бурхан шиг хүн байхгүй гэсэн тийм одоо коммент бичлэгүүд энэ сошиал ертөнцөөр дүүрэн байна. Таны гурамж аккаунтуудаас. Одоо болов яасан юм бэ? Энэ пиар чинь одоо пологдлоо шүү дээ. Бараг өөр нь одоо алтан цайжтай мөнгөн бөстэй ерөнхий сайд гэж таныг бичин дутчих шүү дээ одоо ер нь бол. Тэгээ ийм увайгүй пиар сурчлагаа хийж ийм байдлаар өнөөдөр явдгаа болимоор байна гэдгээр. Хоёрдугаар мууд сайнч та улсын их хурлаас сонгогдож томилогдсон ерөнхий сайд. Их хурлын гишүүдтэй яасан дээрэнгүй барьцдаг юм бэ? Яас их занал хийлдэ? Ер нь хин хинээсээ айх ер нь. Надад л айхам алга. Шалгаад ухаад өчнөө жил ухсан. Дахиад ухсан ч надаас юу ч гарахгүй. Айгаад ичээд байхам алга энд. Тэгээ өнөөдөр нин угуу хэлэхэд энэ жижигдэн үйлдвэрлэлийн санг 950 саяар нь тэрбумаар нь хуурлж яхад таны засгийн газрын гишүүн хуурлаа сууж байгаа та мдээгүй сууж ирсэн гэж өнөөдөр ярих чинь бол хин ч итгэхгүй жүжиг шүү дээ энэ бол. Ард түмний хөрөнгөөр та 76 жижиг тайвны сонгуул явуулна гэд тэнд өөрийнхөө нэр биш хүмүүсийг бэлдэжсэн биз дээ. Тэр санхүүжилтийг тараасан шүү дээ эндээс. Энэ чинь тэнэг хүн ч хараад уншиж байгаа шүү дээ. 2016 онд дэвшүүлсэн Монгол Ардын намын сонгуулийн мөрөө төлбөрөөс яг өнөөдөр юу хэрэгж вэ? Яг юу хэрэгжээд юу бодиттой болчихвоо? Энийг та хэлж чадахгүй л байгаа шүү дээ. Та өнөөдөр Арц намын үед ярьжсэн нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, нэг цэвэр усны үйлдвэр гурыг ярьж байгаа. Өөр танд ярих юм байхгүй. Яагаад гэвэл таны тэргүүлж байгаа намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрөө төлбөрөөс өнөөдөр нэг ч зүйл хэрэгжээгүй байгаа ш. Гадууртаа гараад хар. Олимпийн ханшид болцсон байна. Шатхууны үн ямар болцсон байна? Талах гурил бахны өнөр ямар өндөр өссөн байна гэдэг тавраа гараад хараарай.